хичээл маань эхэлж байна. За энэ хичээл маань үргэлжилж явж байгаа учраас үгэн тест, дүрсэн тест маань одоо үргэлжилж явж байгаа гэсэн үг. Хичээлийн зорилго маань дүрсэн болон үгэн тесттэй танилцаж сурагчдын сэтгэхүйг хөгжүүлэх, юмсын байршил хөдөлгөөнийг тодорхойлж, шинж, зүй тогтол, учир шалтгааныг олох, ойлгох, боловсруулах энэ чадвараа дүрсэн болон үгэн тестээр үргэлжлүүлэн ажиллах ийм хичээл байна. За энд гэрийн даалгавар дээр ярилцах гэж байна багш нь. За энэ дээр хүүхдүүд маань илүү зүгийг ол гэсэн ийм даалгавар ажилласан. За үүн дээр юуг нь анхаарах байсан бэ гэхээр зэрэг энэ үгнүүд маань нэгдүгээрт утга, хэлбэр, нэрлэлтийг нь одоо адил байна уу үгүй юу гэдгийг нь заавал харж байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд үүнээс хэрвээ адил байх бол тухайн нэг үгнээсээ илүү байгаа үгийг олж зурах ийм даалгавар байсан байна. За тэгвэл энд нэрлэлтээр адилхан биш байна. Утгаараа адилхан биш байна. Тэгвэл энд зөвхөн хэлбэр нь адилхан байсан байна. Хэлбэр нь төстэй юм юу байна гэж ингэж харах хэрэгтэй. Тэгвэл эхний энэ А гэсэн мөрөнд байгаа үгнүүдээ ингэ харахад бүгдээрээ хос ихшигтэй үгнүүд байсан байна. Тэгвэл энэ луужин гэдэг үг маань илүү байжээ. За Б мөрөндгийг харъя. Энд урд ихшиг өө орсон байж байна. Ядуу гэдэг үгэнд, дуулал гэдэг үгэнд ингээд урд ихшгүүд орсон байна. Тэгвэл энэ нуранг гэдэг үгний өөнд богино ихшиг байж байна. Тийм учраас энэ нуранг гэдэг үг маань илүү үг байжээ. За В дугаарыг харъя. Энэ эмээ, хүрээ, элээ, бэли гэсэн энэ үгнүүдэд дандаа урт ихшиг орсон байж байна. Тэгвэл энэ харшил гэдэг үг маань энэ мөрөнд илүү байжээ. Камера хаагаарай. Хинд камера нээсэн байна. Камера хаагаарай. За Г мөрөнд шуурга, дуулга, хайрга, хурга гэвэл төгсгөлийг харахаар бүгдээрээ га гэсэн төгсгөлтэй байгаад хүүхдүүдийн маань жоохон гайшруулсан байж магадгүй. За тэгвэл энд хурга гэдэг үгээ илүү гэд тооцоод явчаарай. За Д мөрийг харъя. Дэг харж байна. За тэгвэл энд эрвгэр, сэрвгэр, арвгар бас энд эрвгэр гэдэг ийм үгнүүд ороод төгсгөл нь дандаа эвгэр гэд ингээд төгссөн байж байна. За энд 3 үгэн дээр эвгэр гэж төгссөн байхад ганцхан арвгар гэдэг үг нь илүү байгаа учраас энэ үгээ илүүц гэж авах нэ. За Е мөрийг харъя. Дэл, дөл, дух, даал. Тэгвэл төгсгөлүүд бүгдээрээ ил байж хахад нэг л үг энэ хэ маань дух гэдэг үг үүсгэж байгаа учраас илүү болж харагдаж байна. За энэ 6 мөрөнд бол одоо яг адилхан хэлбэрээр нь ингээд ялгцсан байж байгаа бол энэ я гэсэн энэ мөрийг бүгдээрээ сайн анхааралтай хараарай. Тэгвэл энэ дээр нүд гэдэг үг маань дүн гэдэг үг болж тонгорсон байж байна. Өөрөөр хэлбэл энэ Д, энд Ү, төгсгөлд нь нүд гэдэг үгний ин орсон байж байна. За энд лаг гэдэг гол гэдэг үг ер нь илүү байсан байхгүй юу? Лаг гэдэг үгний тонгорсон хэлбэр нь гал гэдэг үг болж таарсан байна, тийм ээ? За тэгээд үүнийгээ ингэж хараад илүү үг нь гол байжээ гэж ингэж тооцсон. За багш энд нэг үгийг доош нь оруулахгүй болохгүй болчлаа. За дараагийн үгээ анхааралтай хараарай нөхдөд. Дараагийн үгэн дээр энэ хоргой гэдэг үг байж байна. Хоргой. За халгай, малгай, толгой гэсэн ийм үгсүүд байж байна. Тэгвэл энэ халгай гэдэг үгний төгсгөл ил гай, малгайгийнх бас ил гай, толгойгийнх ил гой гэд ийм төгсгөлтэй байж хахад хоргой гэдэг үг ир орсон, ир гой гэсэн ийм төгсгөлтэй байж байна. За ийм байж харагдах нэ. Гэрийн даалгавар дээр алдаа гаргасан бол тэрийг засаж бичээрэй хүүхдүүдээ. За энэ бас гэрийн даалгавар байсан. За энэ гэрийн даалгаврын үгийн ерөнхий төгсгөлийг ол гэсэн ийм даалгавар байсан. За са, на, ба гэсэн ийм. За энд нэг хүүхдүүд маань олж харах нэг чухал юм маань юу вэ гэхээр зэрэг энд хэдэн цэг байна?
тэр цэгээрээ одоо харж агаад үсгүүдийг нөхөж бичих ийм боломжтой байж байгаа. За эхний үг маань сар, нар, бар гэсэн үгийг үүсгэх одоо үсгийг бичих хэрэгтэй байсан байна. За дараа нь ах, мах, зах гэсэн энэ үгсүүдийг бичгээр хээг нөхөж бичих хэрэгтэй байсан байна. Энэ дээр зарим үгсүүд арай өөр үсгнүүдийг нөхөө бичсэн байж харагдчихсан. За дараагийн үг нь болохоор зэрэг энэ өө орчиж байгаа байхгүй юу? Б, өө гэсэн энэ хоёр үсгэн дээр ингээд сайн анхаарай л да. Тэгвэл энэ маань одоо эвшиг зохицох яс буюу дараа нь орох үг маань үе маань одоо бас л өөтэй л үе гэж тооцох хэрэгтэй байхгүй юу? За бөөр гэдэг үг үүсэж байна. Мал амьтанд байдаг шүүрлийн нэг эрхтнийг бөөр гэж нэрлэдэг байж байгаа тийм ээ. Төр, мөр, бөөр гэдэг үг үүссэн байна. За дараагийн үг маань цол гэдэг үг. Цол, бул, бэл гэд. За эндээс утга нь ойлгохгүй үг байх юм бол ээж аавтайгаа сайхан ярилцж байгаад миний хүүхдүүд хийж байгаарэ. За дараагийн үг маань бал, хөл, зул гэсэн ийм үгнүүдийг үүсгэх ил үсэг байсан байна. Ил үсгийг нөхөж бичих байсан байна. За энд тэмээ, эмээ, ширээ гэдэг үгийг үүсгэхээр энд эхлээд яг ямар ишгнүүд орж вэ гэдэг тухайн одоо нийтлэг ишгүүдийг бид нар заавал харж явах хэрэгтэй. Энэ төсөөллийг нь олж байгаа тохиолдолд. За тэгэхээр энд гэсэн урт ишгийг нөхөж бичих хэрэгтэй байжээ. За дараа нь энэ ав, хур, дар гэсэн ийм эхлэлтэй төгсөл нь бол хоёр үсгээр төгссөн байх хэрэгтэй болж байна тийм ээ. Хэдэн цэг байна гэдгийг та нар ингээ хараад мэдчихэж штэ тийм ээ. За тэнгүүд энд авга гэдэг үг үүсгэнэ. Авга гэдэг маань бидний төр садан хэлдэг. Аавын маань ах дүүсийг хэлдэг байж байгаа тийм ээ. За хураг бол хоньны үрдэл, дарга. За дарга цэрэг гэж ярьдаг тийм ээ. За ийм үгнүүд үүсэх байжээ. За хамгийн сүүлийн бо, жо, хо гэдэг энэ эхлэлийг ямар одоо төгсгөлөөр холбох нэ гэхээр ро гэсэн төгсгөлөөр холбох байсан байжээ. Бо, ро, жо, ро, хоро гэд. За энэ жоро гэдэг маань хурдан морины одоо тийм бид ядаргаагүй хурдалж байгаа тэр хэлбэрийг жоро гэж хэлдэг байх нь. За энд одоо үгийн эхлэл дараагийн үгийн эхлэл эхний үгийн төгсгөлийг олох ийм даалгавар байсан байна. Энэ цэнхэр одоо дэвсгэр дээр байгааг анзаарч харж байгаа тийм ээ хүүхдүүд ээ. Сан, дал, ба гэд. Энэ номон дээр нь бас яг энэ даалгаврыг ингээд тайлбарлаад өчгсөн байж байгаа. За одоо тэгэхээр энэ шир эхлэн шир дараагийн үгнийх нь төгсгөл нь ли гэсэн энэ үгэн дээр багш нь шир дэг ли гэсэн ийм үгийг үүсгэхээр дэг гэсэн үеийг нөхөж чиж байгаа. За дэглээ гэдэг маань шувуу байдаг бахан ширдэг гэдгийг хүүхдүүд маань мэдж байгаа тийм ээ. Шалан дээр дэвсдэг дэвсгэрийг хэлж байгаа. За дараагийнх шуудан. За шуудан гэдэг маань загтал захиа авчирч ирж өгдөг байгууллагыг хэлдэг. За тэгвэл төгсгөл нь дан шиг дараагийн үг нь дан шиг байх нь тийм ээ. Дан шиг гэдэг маань олон одоо аймаг сомдууд нийлээд тэмдэглэдэг баяр наадмыг хэлдэг байж байгаа. За дараагийн үүсэх үгээ харъя. Дэв, тэр, тэргэл. За энэ үгнүүдийг ингээд анзаараад харж байхад дандаа юмыг нэрлсэн үгсүүдийг сонгож авдаг байж байгаа. Үйл үгнүүд ерөөсөө өвчлөндөө сонгогддоггүй юм байж байгаа шүү хүүхдүүдээ. Зарим хүүхдүүд үйл үг нөхөж бичсэн байж харагдаж байсан. За дараа нь хүү, хэд, хэдгэн. За хэдгэн гэдэг маань ялаа шумуулны нэг төрөл. За дараагийн үг цол, монгол. За цолмон гэдэг хүүхдийн нэр байна. Бас цолмон гэдэг одод байдаг тийм ээ. За эхний үгийн төгсгөл дараагийн үгийн эхлэл үеийг олж бичээрэй гэсэн байна. Энд суусар. За өчигдрийн юуны хүн орчны хичээл дээр суусар гэдэг ямар амьтан байдаг вэ гэдгийг зургийг та нар харсан байж байгаа тийм ээ. Хар тийм бор өнгийн судалтай үнэтэй айрстай юм нэг зүйл ангийн амьтан байдаг байх нэ. За энд асар гэж байна. Энэ асар майхан. За басны утга нь асар том гэсэн ийм үгийг илэрхийлж байдаг. За энд
Гэтэ яг яг энэ тохиолдолд бол асар гэдэг маань майхан гэдэг утгаараа авагдаж яригдана. За сар най энэ хэний мик насаалттай байгаа юм бол унтраагаараа сар найзцаг сарвч гэдэг. Энэ сарвч гэдэг маань одоо хөдөө голдуу байдаг. Дээвэр нь задгаа тийм хашаа гэлдэг байж байгаа. За дараагийн үг харъя. Бар барта тавар. За барта гэдэг нь барта саад гэдэг үгтэй холбоотой юм үгнүүд байдаг. За ута уняар. За таалал гэсэн юм үгнүүд байна. За нүүдэл дэлхий зүйдэл гэдэг маань одоо олон жижиг юмсуудыг нийлүүлээд оёсныг зүйдэлтэй гэж ярьдаг байна. Зүйдэл гэдэг одоо нийлүүлээд оёод байгааг л зүйдэл гэж нэрлэдэг. За дараагийн энэ холбоос нь дэлбэ гэдэг үг байна. Цэцгийн дэлбэ. За ав айлын хоймол авдар. За дээр нь дархан мужаан хүмүүс гэж ярьдаг тийм ээ. За энэ судар одоо ном судар лам нарын одоо уншдаг судар гэд ингэж нэрлэдэг тийм номнуудыг хэлдэг байж байгаа. Дарга. За ийм үгнүүдийг үүсгэсэн байх хэрэгтэй байна. За дараагийн бас нэг даалгавар маань одоо энэ анаграммыг тайлж амьтны нэр бүтээ гэсэн байна. За энийг бид нэлээд дээр монгол хэлний хичээл дээр ажилласан байж байгаа. За энэ маань одоо хүүхдүүд ажиллаагүй байгаа учраас энийг бүгдээрээ хамтарч ажиллаж явъя. За амьтны нэр бүтээ гэдгийг багшин доогуур нь ингээ онцлоод улаанаар зурцсан байж байна. За энэ дээр юу анхаарах вэ гэхээр зэрэг энд 1 2 3 4 5 6 үсэг байж байна. Тэгвэл нөгөө бүтэж байгаа үсэг маань бас 6 үсэг нь тэр чигээрээ адилхан илүүчгүй дутуучгүй орсон байх ёстой. За энэ анаграмм гэдэг маань ямар нэгэн утга үе ийм үгсүүдийг бид нар тайлаад зөв болгож тайлах ёстой. За буруу болгож тайлах юм бол тэр үгсүүдийнхаа яг одоо даалгавраа зөв хийж өгөхгүй юу гэдэг дээр асуудал гарах учраас хамгийн гол нь зөв тайлах нь их чухал байдаг байна. За тэгэхээр энд амьтны нэр гэсэн учраас энэ үгийг та нар ингээ харахад юу байх нэ гэдэг ингээд харъя. За энэ үг юу гэсэн үг байх нь Номинжин багштай хэлээрэй. За хараад ингээд харахад бол ер нь хүүхдүүд маань ингээ хараад энэ нэг тийм үг байна да гэж багцаалддаг болж байгаа байх гэж багш нь бодож байна. За дараагийн үгийг чи амирд нь хэлээрэй. За энэ туулааны доотлын үгийг хэлчих багштай. Юу гэсэн үг болж таарах нь энд одоо нийтдээ 8 үсэг орсон байна. За миний хүүхдүүд энийг өнөөдрийн хичээл дээр хамтарч хийх учраас яг энэ хичээлийг гаргаж ирсгэжээд шоргоолж гэдэг үг байна. За дараагийн үгийг хэн орж ирсэн үү? Буюу мөнх орж ирсэн үү? За хайлаа хараад байгаа шин. За бэн дээр хариулъя. Дараагийн энэ үг дээдлийн энд баруун дээд өнцөгт байж байгаа энэ үсгнүүд нийлээд ямар үг болох нь вэ гэдгийг багштай хэлээрэй. Баага байх нь. За дараагийн үгийг намууна хэлээрэй. Дараагийн энэ үгийг нийлүүлээд үг болгоод зөв үг болгоод хэлэх нь байна. Юу гэсэн үг байх нь вэ? 5 үсгтэй ийм үг байх нь байна. Бүхэн. За энэ дээр бидний одоо жоохон ойлгоход хэцүү үг маань энэ бүхэн гэдэг үг байж байгаа. Энэ нь бас нэг амьтны нэг зүйл төрөл болж явдаг ийм амьтан байж байгаа. За баавгайг та бүхэн мэдэж байгаа тийм ээ. Айн баавгай, цагаан баавгай гэдэг нэлээд олон төрлийн баавгаанууд байж байгаа. За анаграмм 2-ыг тайлахдаа хувцсны нэр бүтээхээр байна. За тэгтэл энд би ингээд харж чадлын тугал гэдэг үг зөв байх ингээ хүүхдүүд ингээ харж байгаа байж магадгүй. Тэгвэл тугал гэдэг маань хувцсны нэр мөн үү? Биш дээ. Тэгэхээр зэрэг энд ямар үг байх юм болоо гэдээ ингээ харна. За одоо эхнээс нь явъя. Энэ үг ямар үг вэ гэдгийг одоо багштай тэнүүн хэлээрэй. Тэнүүн. Эхний үг. За одоо хэнийг ч дуудаж асууж магадгүй байгаа учраас миний хүүхдүүд бэлтгэлтэй сууж яхана шүү. Эхний энэ малгай гэдэг үг байна. За дараагийн үгийг харъя.
одоо хувцсны нэр гэсэн учраас бас чиглэл байж гин гэсэн үг шүү дээ. Та нар одоо ингээ ямар үг байх вэ? Хувцастай хамааралтай ийм одоо Б орсон, Э орсон ямар үг байх вэ гэдээ ингээд шууд хараад мэдчих хэрэгтэй байх нь шүү дээ. За үүнийг намунаа хэлээрэй. За тэр арын үгийг нь голын дээдлийн үгийг нь тайлбарлачлаа тийм ээ. Оралт гэдэг үг байна. За энэ малгай гэдэг үгний доотлын үгийг одоо багштай тодгүй хэлээрэй. Ямар үг байх нь вэ? За бэндэр тэр оролт гэдэг үгний доотлын үгийг багштай хэлэхэд бэлдэж байгаарай. За энэ бэли гэдэг үг байх нь тийм ээ. Бэли энэ хоёр и орчин байна гэдээ ингээд анзаарч харж ах хэрэгтэй миний хүүхдүүд. За энэ үгийг сая хэлчихсэн. Оролт гэд. За бэндрээ багш нь хүлээж байна. Оролт гэдэг үгний доотлын энэ гурван үсгийг хувцсны нэр болгоход яаж болгох вэ гэдгээ хараад багштай хэлээрэй. Энд бол хүүхдүүд маань за ямар одоо үйл ажиллагаа шаарддаг гэхээр зэрэг тухайн хувцсны нэрээ бодох нь байна. За тэгээд орсон үсгнүүд маань ямар үсгнүүд байна уу гэдгийг хараад тэгээд энийгээ зөв үг болгоод ингээд харах хэрэгтэй байх нэ. За энэ тугал гэдэг үг маань тугал гэдэг үг маань одоо ямар үг болох нь вэ? Хувцсны нэр болгох нь шүү дээ үүнийг. Гутал гэдэг үг болох нь байна. За тий гутал гэдэг үг үсгэх хэрэгтэй байсан байна. За энэ А гэсэн энэ дөрвөн үсэг орсон энэ үг маань ямар үг байх нь вэ? Цамц гэдэг үг байх нь. За 3 дугаар сайн байна. Цамц гэдэг үг мөн байна. За 3 дугаарх нь анаграмыг бас тайлаад ургамлын нэрийг бүтээ гэсэн байж байна. За энэ Г Ц орсон байна. Тэгвэл энэ маань ямар үг болох вэ? Ургамал гэсэн учраас цэцэг гэдэг үг. За энэ хагас энэ үг маань гэдэг үг байна. Ундаг штэ сайн байна. За багш нь одоо минь асаагаарай гэд хэлэхээр миний хүүхдүүд асаан шүү. За хамгийн сүүлийн үгээ харцгаач. Энэ үг маань С Р Г У Б гэсэн ийм үгсүүд орсон байна. За бургас гэдэг үг үүссэн байх нэ. Бүгдээрээ ургамлын нэрсүүд байх нь байна. За багштайгаа хамтарч ажиллаад амжиж байна уу? За дараагийнх нь асуул. Энэ асуултын тэмдгийн оронд аль үг тохирох вэ гэсэн байж байна. За тэгвэл энэ дээр арталт нь энд авилга, шүүгээ, мод гэсэн ийм дөрвөөс сонгож зөвлөх юм байна. Тэгэхдээ энд хувилбарыг одоо багш нь тайлбарлах гэж байна. Энд байгаа энэ үгнүүдийнхээ яг ямар учир шалтгаантай энэ үгнүүдийг бичигдэж вэ гэдгийг нь бас давхар харах ёстой болж байна. 7 хоногийн нэг гариг юм байна. За авга гэдэг нэрлэлт. За тэгвэл эндээс одоо бид нар ингээ харахтаа холбоо үг юм байна уу, учир шалтгаантай юм байна уу гэдгийг нь харж одоо энэ дөрвөн хариултаасаа аль нэгийг сонгох ёстой. Тэгтэл энд ширээ сандал гэдэг хэлэнгүүт энэ чи холбоо үг штэ мөн байна. Энийг шууд дугуйлчих гэх юм бол энэ дээр бас эргэлзээтэй байх нь штэ. За ширээ үгэх нь ширээ бол мод юм байна гэх нь гэдгийг ихсэн анхаарах ёстой. Тэгтэл энд зөвхөн ширээ тавилгал юм байна. Ширээ бол тавилга юм байна гэсэн ийм сонголтуудыг хийж дугуйлж бас болохгүй байх нь штэ. За Б дугаар Б гэсэн даалгавраа харъя. Номыг цаасаар хийдэг. За учир шалтгаан нь тийм байх нь шүү дээ. Номыг цаасаар хийдэг. Ном цаас хоёр ийм л холбоотой. Тэгвэл одоо хариултуудаасаа бид нар хайх нь байна. За одоо тэгвэл хувцсыг хийдэг юм маань юу байх нь вэ гэд гутал байх уу, модоор байх уу, даав байх уу, өлгүүр байх уу гэд ингээ хайх нь байна. Хувцас өлгүүр гэдэг маань ямар холбоотой байх нь вэ? Хувцас гутал гэдэг маань ямар холбоотой байх нь вэ? Хувцас мод маань холбоотой байх нь үгүй юу гэж хараад тэгвэл энэ сонголт бид нар даав гэдэг сонголтоо сонгож авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувцсыг даавгаар хийдгээ гэсэн ийм сонголтыг авах нэ. За В сонголтоо харъя миний хүмүүс. В гэсэн дасгалаа харъя. За үнэгний
үр төлн нь гавар юм байна. За эхний 3 дээр одоо та бүхэн ингээ анзаарж байгаах тийм ээ. Яг энэ тестийн сонголтыг хийхдээ яг ямар эхний одоо дасгалаас л анзаарч хараад тэгээд сонголтоо хийж явах хэрэгтэй байна шүү дээ. За сонголт хийхэд юу чухал вэ гэхээр хариултаа бас маш сайн анхаарах хэрэгтэй. Хариултууд адил төстэй тийм ямар одоо өнцгөөс харж ямар тайлбар хийх нь гэдгээс хараад хүүхдүүдэд маань адил төстэй тийм сонголтууд байгаад байдаг. Тэгтэл энэ маань сонголт хийхдээ яг ганцхан зөв сонголтыг л хийх нь чухал байдаг учраас багш нь тайлбарлаж байгаа юм шүү дээ. Үнэний үр төлн нь гавар юм бол баавгаан үр төлн бамбрууш байх нь. За одоо энэ Г гэсэн хувилбарыг харъя миний хүүхдүүд. Г хувилбараа хараарай. За халуун хүйтэн гэж байна. Халуун юмны энд одоо хүйтэн гэдэг ийм холболттой байж штэ. Тэгвэл энд эсрэг үгсүүд байх нь. Халуун юмны эсрэг хүйтэн байж байна. Тэгвэл дээрийн эсрэг юу байх вэ? Доор гэдэг үг байх нь. За зөв доор гэдэг үг байх. За Д хувилбараа харъя. Энэ дээр гэсэн зурчлаа. За энэ сайхан гэдэг энэ хоёр үг маань одоо шууд ойролцоо үг, холбоо үг болж таарж байна. За тэгвэл үнэнч гэдэг үгний ойролцоо үг нь шударга, холбоотой үг болж таарж байна, тийм ээ? За шударга зөв. Тэгээ үнэнч мөнх байхгүй, үнэнч сэтгэл биш болж таарж байна. Үнэнч үлбэр гэдэг маань бүр холбоогүй болж таарж байна, тийм ээ? За энэ Е хувилбараа харъя. Зөрүүд гэдэг үг дуулууртай. Зөрүүд дуулууртай гэдээ ингээ анзаараад хараарай миний хүүхдүүд. Нэг одоо зөрүүд шин чанар, дуулууртай шин чанар. Хүүхдтэр ингээ харахад тэгвэл дагуул манлайлагч байх нь. За дагуул гэдэг үг маань дагуур гэдэг үг байх уу, сүүдэр гэдэг үгтэй холбогдох уу, дагалдагч байх уу гэд. Тэгвэл энэ дагуур, сүүдэр, дагалдагч гэдэг үг маань энэ үлдэж байгаа 3 үг маань одоо ойролцоо утгатай эсрэг үг болж таарад байна штэ. За дугуйлж амжсан уу хүүхдүүд ээ? За сайн байна. За цааш нь үргэлжлүүлье. За энэ үгэн тест дээр үргэлжлүүлээд ингээд харахад одоо бид нар сая 19-ийн эхлэлийг нь хийчихсэн байж байгаа. За одоо тэгвэл миний хүүхдүүд гэртээ үргэлжлүүлээд 19 дугаар дасгалаа дуусгана. За бас 20 дугаар дасгалыг цааш нь үргэлжлүүлж ингэж хийхээр байгаа шүү. За тэгээд хамгийн гол нь багш руугаа хийсэн даалгавраа илгээжиж буцааж юу хийсэн бэ гэдгийг нь багш нь тайлбарлах юм болчихж байгаа учраас бүгдээрээ даалгавруудаа классрум руу явуулаад байгаарай миний хүүхдүүд. Ангийн одоо Facebook руу явуулаад буцааж нөгөө шалгасныг ингээс илгээхэд жоохон бэрхшээлтэй байгаа учраас классрум руу явуулах юм бол надад илүү амар байна шүү. Та нарт ч гэсэн буцаага даалгавраа